Ачаах дээр бол нодлогоос хойш ирсэн. Тэгээ энэ одоо жоохон ингээд зохиолоо бүр ингээд дараад ингээд тэгээд байлгаж ирсэн. Тэгээ тэр хоорондоо бас ганцтай сайжруулалт хийх юм уу да хийгээд ингээд хадгалж ирсэн зохиолоор явуулчихсан ингээд өнөөдөр сайхан мотороо дуурлаа. Тэгээд ингээд хамтдаа ажиллаж байгаа урлагчид залуучууд те бодуудаа бүгдэнд баярлалаа. Ари олон чи хоёр орогдол бүгцээ амар байна гэдэг уурлаад байна. Чи засан гашаад аваад бүх юм асуудал өгс бистэй. Тэ тантаа бодож чи. Чимэр. Юу нэ? Фу ма. Гадаа хасах одоогийн байдлаар 42 3 зааж байна. Дүр бүрийн ах бүр ингэж. Үнэхээр хичээгээл ажиллаа л. Агаан маргааш нөгөөдрөөс тухтай яриасан. Өөчид. За Хүч зам уран сайхны кино маань өөрөө инээдэн. Тэгээд драм төрлийн кино. Яг энэ киноны онцлог нь болохоор 2 өдрийн үйл явдлыг харуулж байгаа нь надад маш онцлог санагдсан. Энэ кинонд тоглож байгаа гол дүрүүд маань өөрсдөө онцлогтой гэх юм уу? Одоо яг ахмад жүжигчд маань олонгод одоо нэг 50% нь те. Залуу жүжигчд маань болохоор 50% нь. Залуу жүжигчдөө ба ахмад жүжигчдийн төрсэн нэг юм гоё коллаборашн тэр нь одоо энэ киноны бас аягүй том давуу тал бас онцлог болох гэж байна. За би Хүйдэц зам киноны холонгийн дээр тоглож байгаа. Тэгээ цаг хугацаагаар аялаад одоо бид нар 1998 онд ирсэн байна. За тэгээ 1998 оны хүмүүсийн хувцсыг бол нэлээд судалсан. За ерөнхийдөө бол күрдгөл өмсдөг байсан юм лээ. Гэхдээ ганганууд нь нэхийдэл өмсдөг байсан ингээд нэхий өмссөн байгаа. Дархан нэхий. Ганган бас гайгүй чинэлэг айлын охтууд нь ингэж нэхий өмсдөг байсан гэж байгаа шүү. За би жүжигчин Батбаяр байна. Хүч зам уран сайхны киноны цагдаа Гамбод гэдэг дүр дээр ажиллаж байна. Манай кино бол өөр нэг сумд насаар ажилласан цагдаа ер нь шүүхийн шийдвэр биелүүлэх ангид хүмүүсийг хөргөж ажилдаа явж байгаа тухай гарна. Энэ замд болж байгаа үед явдлууд инээдмийн мөн хүн чанарын тухай өгүүлсэн маш хөөрхөн кино болно гэж бодож байна. За сайн бацгаана авшилт хийдэг залуу уран бүтээлч байна. Хүч зам уран сайхны кинонд бас ер нь бол цагдаагийн дүр дээр ажиллаж байгаа. Дөнгөж сургуулаа төгсөөд нэг ирдэг шүү. Нэг сум өмд хараалагдал. Тэгээд ирсэн. Тэгээд яг анхны ажлаа авсан. Ажил нь болохоор баахан хоригдлуудтай нэг юм машин ингээд явах. Нэг тийм үйл явдалтай. Тийм инээдмийн төрлийн кино. Би жүжигчин Эрдэнэ зам байна. За ингээд Хүч зам гэд киноны одоо саналыг хүлээж аваад зураг авалт маань нийт одоо хүчнаад явж байна да. За би бол Хүч зам киноны сүхвэгийн дүр дээр ажиллаж байгаа. Энэ бол одоо шоронгийн хоригдол алтан байгаа. Үйл явдал бол бас шоронгоос оргоод энэ замд явж байгаа бас сонирхолтой үйл явдалд оролцоод явж байгаа юм. Төрийн хувьд бол миний хувьд жүжигчний хувьд бол одоо бас өөрд нь хийгдэж байгаагүй. Онцгой сонирхолтой байгаа. Миний уран бүтээлчийн хувьд ч гэсэн бас ажиллахад бас их сонирхолтой тийм дүр дээр ажиллаж байна. За Хүч зам уран сайхны кинон дээр хангаа гэдэг дүр дээр ажиллаж байгаа. Тэгээд миний дүр бол өгдөө цоотой өдөөний нэг тэгээ өөрөө гимгүү сайхан явж байгаад муухай хэрэгт холбогдоод гиндэд орцсон нэг ийм хүний дүр байна. Яг л одоо энэ өөрийнхөө тоосон дүр дээрээс өөрийгөө л олж харах шиг боллоо. Хитрхийн хүүхдүүдийнхаа төлөө юм болгоныг ингээ хүүхдүүдийнхаа төлөө аргадаа дээдэж идэг ээжүүд байдаг штеп. Би ч гэсэн өөрөө бас яг тийм ээж юм байна. Яг надаас гардаг зарим нэг характерууд яг ихэнх нь энэ ээжтэй яг гоё таарж байгаа. Тэгэхээр бас заримдаа бас ингээ хитрхийн ялуун байж хүүхдүүдээ хитрхий нялцгнуулаад өсөж байгаа юм уу да гэдэг дүгнэлтийг бас өөр дээрээ хийж байна. За тэгээд энэ сайхан байгальд энэ сайхан хамт олонтой нэгэн сайхан уран бүтээл дээр хамтарч ажилласандаа маш их таатай байна. За би жүжигчин Дорцрон байна. Хүч зам уран сайхны киноны Меха эмэх оргуул босвол шоронгийн хоригдлын дүртэл тоглож байна да.
Тэгээд одооно сайхан уураад байгаад дэлхий сайхан дулаахан болж байна. Тэрнээс бид нь бол зураг авалтаа эхэлж байхад бол нэлээд одоо байгалийн давхарч хөгжсөн зүйл шиг үүдэн тэр үед нь бид нар одоо зураг эхэлж байсан. Зураг авалт маань амжилттай сайхан явж байна. Энэ киноны зохиолыг би нодлон өвөл бичээд бас нэг шинэ уран бүтээл маань нээх гэжсэн болохоор хийж амжаагүй. Жид хойшлуулсан байж байгаад энэ өвөл одоо ингэж хийж гин. Тэгээд сайхан цас их унсан өвөл байж таарлаа. Их хүүтэн ч өвөл байж таарлаа. Киноныхаа гол дүрийн жүжигчтэй би бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд уран бүтээлчдээ бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлье. Энэ киноны зохиолын хувьд бол нэг тийм гоё сонирхолтой, адал явдалтай энэдмийн кино хийчихсэн гэсэн бодолтой байж байгаад надад өөрт тохиолдсон явдал маань санаанд ороод мэдээж яг надад тохиолдсон явдал бол яг тэ нэг тийм сонирхол муутай байсан л да. Тэргээ илүү гоё баялаг болгож, баяжуулж, тэ дөрүүд нэмжээж ингээд амар гоё зохиол гаргаж авсан. 2000 онд Завхнаас хот руу орж ирэх гэдэг. Завхнаас ч хот руу нэг 2 өдөр явдаг байсан шүү дээ. Тэгэл шорон замаар өдөрчин явдаг байсан. Тэгээ унаа олдохгүй бэжсэн чинь нэг өдөр ээж унаа олж өгсөн. Тэгээд ээж олж өгсөн унаанд яг хот руу шилжилж байсан 2 хоригдл байж таарсан. Тэгээ одоо энэ Дашка гэдэг дүрийн ситуац дээр би яг өөрөө хөвгт бахта явж исэн гэж ойлгож болохоор тийм байгаа. Тэгээд ерөнхийдөө тэрийг ингээд аяг гоё юм зам зургийн үйл явдалтай тэгээд юм. 1998 оны үйл явдал болохоор одоо шин түүхэн маягтай болчих юм уу да. 98 оны юм чинь. Тэгээ энэ дээр яг хөө тэр үед байсан ахуй орчин өнгө төрхийг бүрдүүлэх гэж хичээж ажиллаж байна. Би 1980 онд киног дөрт ороод одоо 46 дахь жилдээ ажиллаж байна. Гадаа хүүтэн байна, цас ихтэй байна. Тэгэхээр нэг хүйдэс зам уран сайхны кинонд ингээд залуучтайгаа хамтарч ажиллаж байгаад маш их баяртай байна. Төв аймгийн Мөнгөн мөрт суман дээр сайхан зураг авлаа, сайхан майгалтай, сайхан уул устай, сайхан утга байдгийн байна. Тэгээд энэ утгатаа сайхан зураг авалттай амжилттай хийж дуусгаж байна да. Тэгээд нутаг орныхоо бас удирдлагуудад маш их баярлалаа. Нутаг орны иргэд бас биднийг маш сайн дэмжиж ажилласан. Тэгээд бас нэг өвлийн хөтөнд ирсэн учраас бас тэгээд нэг юм байрнаас авахуулаад аль болох тухтай тавтай байх гэж хичээсэн. Тэр бүх боломжийг гаргаж өгсөн Мөнгөн мөрт сумын удирдлагуудаа баярлалаа гэж хэлье. За дөөхөө сайн уу?